Хан Хэнтийн уулын аймгийн Баян-Мөнх уулын хошууны Суврган говьд тэртээ 100 жилийн өмнө анхны бага сургууль үүдэнээс нь түүх бичигдсэн юм. За хүүхдүүд минь та нар бол энэ сургуулийн хамгийн анхны сурагчдаа. Анхны 13 сурагчд ба. Учираас та бүхний маань ирээдүй эрдэм нам цаашаа дардан байх болтугай гэж багш нь өрөө. Нэг багш 13 сурагчтай тулгын чулуугаан тавьсан Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургуулийн төгсөгчид өнөөдөр 13 мянгаыг хэдийн давжээ. Нэгэн зууны түүхийн он цагийн дараалал, ололт амжилтын түлхүүрийг хатгасан үе үеийн төгсөгчдийн бахархлын энэ өдөр 9-р сарын 26-ны өдөр тохиолоо. Нийгмийн хамгийн том салбар бол боловсролын салбар. Салбар байгууллага бүр маань өөр гэсэн онцлогтой байгаа. За манай сургуулийн хувьд бол Сүхбаатар аймгийн өвгөн сургуулиудын нэг, тэр дундаа аймгийн төвийн хамгийн анхны сургууль гэдгээр онцлог. За тэгэхээр түүхийн бүхэл цаг хугацаанд Сүхбаатар аймгийн түвшид сургууль байсан. За хамгийн сүүлд гэхэд 2011 онд за бага дунд боловсролын шинжилгээг одоо туршин хэрэгжүүлэх боловсролын яамны харьяа лаборатори сургуулиар сонгогдсон ажилласан. Монгол Улсын боловсролын салбарт хийж одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эхлээд сургууль дээрээ туршдаг, үр дүнгийн буцаагаад яам тайлгандаг. За тэгээд буцаагаад дараагаар нь тухайн одоо хөтөлбөр маань улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд аймгийнхаа сургуулиудад төвчөө болгоод түгээн дэлгэрүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл багшийн багш сургууль гэсэн үг юм байна. Өнөөдөр бид бүхэн 164 багш ажилтан албан хаагчид 2300 орчим суралцагчтай. За манай сургуулийн үе үеийн багш ажилчнууд дундаас одоо Сүхбаатар аймгийн хамгийн чадварлаг, хамгийн өндөр боловсролтой сэхэтнүүд төрөн гарсан. Тэдний үргэлжилж мөн өнөөдөр эх орныхон одоо ирээдүйд бүр цаашлаа төгсөгчд маань дэлхийн өнцөг болон бүрд Сүхбаатар аймгийн 1-р сургууль хэмээх одоо нэрийг өндөр түргэн ажиллаж байгаа бидний хувьд туйл их бахархалтай байдаг. Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 1-р сургууль 90 жилийнхээ ойгоор Сүхбаатар жанжны нэрмж тулсан ч учиртай. Их жанжин Сүхбаатар хошуу ноёнд ардын хүүхдүүдийг гэгэрж боловсруулах танхим нэгээрээ хэмээн захиж хүсэж өгсөн эмбүүгээр нь суурин тавигдсан тухай түүхийн хуудаснаа үлджээ. За сургуулийн маань онцлог бол намайг одоо захирлаар ажиллаж явах үед сургууль маань түмэн төгсөгчтэй болсон. Түмэн төгсөгч гэдэг бол 1954 оноос хойш 10 дугаар анги төгссөн төгсөгчдийн тоо 100000 төрсэн гэсэн үг. За тэрнээс гадна ер нь 1-р сургууль бүх аймагуудын түн дундаа Сүхбаатар аймгийн 1-р сургууль гэдэг бол угаасаа одоо боловсролын салбарын анхдагч. За маш олон анхдагчийн одоо анхдагчдыг төрүүлсэн, анхдагч одоо амжилтуудын эзэд өссөн ийм үе үеийн ийм одоо амжилттай сургуультай. Дараа нь сургуулийнхаа цагтлыг 2013 онд өгөөд сая 24 оны хүртэл би Сүхбаатар аймгийн боловсролын газрын дараагаар ажилласан. Тэгэхээр энэ салбарт ингээд доктортой олон жил ажилласан учраас сургуулийнхаа үе үеийн захирлууд, сургуулийнхаа үе үеийн одоо багш нар төгсөгчдийг бол нэлээд сайн мэднэ. За сургууль бол маш олон одоо үйлчлэлийг давсан. Мэдээж одоо бусад Монголын боловсролын салбарын түүхэн адил анхны тэнхмээсээ эхлээл тэгэл баг бүрэн дунд сургууль, энэ Сүхбаатар аймгийн хамгийн анхны бага сургуулийг, хамгийн анхны бүрэн дунд сургууль, хамгийн анхны лаборатори сургууль гэдэг бүх одоо энэ үйлчлэлүүдийг дандаа 1-р сургуулиасаа эхэлж манлайлсан ийм одоо уламжлалтай сургууль юм байгаа. Сүхбаатар аймгийн 1-р сургууль гэдэг бол Сүхбаатар аймгийн л угаасаа баяр. Сүхбаатар аймгийн 1-р сургуулиар дамжаагүй, 1-р сургууль одоо хамаарахгүй гэр бүл үр хүүхэд эмээ өвөө ачцэн байхгүй шүү дээ. Тийм учраас тэр утгаараа бол ийм одоо том сургууль тэгээ Монголын одоо дорнот тал нутагт өссөн хамгийн том сургуулиудын нэг одоо ч гэсэн яг тэр хэмжээгээр явдаг. Ийм учиртай. Өнөөдрийн байдлаар бол Сүхбаатарын 1-р сургуулийг сургуульд одоо суур боловсрлоо бүрэн боловсрлоо эзэмшиж одоо
нэр алдарт хүрсэн 100 гаруй эрдэмтэд төрсөн сургуулиас 125 эрдэмтэн байгаа. Буурал сургуулийн туулсан зам анх Сувраган говьоос эхэлсэн ч цөөнгүй нутагт нүүдлийн байдлаар зөвхөн хавар зуны улирал хичээлийн явсаар баруун уртад төвлөрөн суурьсан байна. Ийхүү боловсрол олгох үндсэн зорилгоо зогсолтгүй үргэлжлүүлсээр 16 жилийнхээ ойн дээр 7 жилийн цаашлаад 26 жилийн дараа бүрэн дунд боловсрол олгох эрдмийн өргөө болон өргөжжээ. Би багшийн сургуулиа төгсөөд 1950 онд энэ аймагт шилжин ирж аймгийн төвийн одоо дунд сургуульд багангийн багшаар ажилласан. Дараагаар 1955 оноос 1960 он хүртэл 10 жилийн 1-р сургуулийн пионерийн ахлах удирдлагчаар ажилласан. За энд бол олон төрлийн ажлууд зохиож дугуйн ажил халах гол хэмтийн одоо 3 нуур зэрэг амралтаар тойрон ажлуудыг хийж байсан. Манай сургуулийн одоо бид одоо зөвлөлийн зохиолч Михайловын Бардам туулаа гэдэг жүжигийг найруулан тоглосон. За энэ жүжигт бол бод агван асар зэрэг авиаслаг насан жаргал зэрэг авиаслаг зурагчид тоглосон. За энэ одоо тоглолтоо мөн хаан бүрэн зөвхөн уурхай халзан сум баян тэрмийн сургуулиудад явуулаад тоглож байлаа. Манай бүлгэм улсын тэргүүний пионерийн бүлгэм болж миний бие арчилсан Герман улсад манай бүлгийн зөвлөлийн дарга Бадламгаар бид хоёр арчилсан Герман улсад амрах сурагч багш нарын бүрэлдэхүүнд орж явж байсан. Түүх сүхий 1931-р он. Бүгд найрамдах Монгол ард улсын орон нутгийн засаг захиргааны бүтцэд өөрчлөлт орж, хошуудыг татан буулгаж сум байгуулсан түүхтэй. Ингэснээр тус сургууль Жавхлан Чарга сумын ардын бичиг үсгийн сургууль болсон байна. Тухайн үеийн хичээлийн хуваар тун сонирхолтой байжээ. Сургууль өглөө 9 цагаас Монгол бичиг уншуулах, 10 цагаас бичүүлэх, 11 цагаас тоо бодуулах, 12 цагаас ундуулгах, 13 цагаас амруулах хуваартай. Ингээд 14 цагаас ухуулга, зарлал, сонин сэтгүүл дэвтэр зэргийг уншиж тайлбарлана. Дараа нь 15 цагаас дэлхийн байдал таниулах, 16 цагаас амраана гэсэн хуваараар хичээлж байсан байна. За захирлаа манай 78 оны төгсөгч 50 бүлэг байдээ. Тэгээ бид хэд сургуульд тэр дотроо оюутан сурагчдаа энэ ухаалаг самбарыг бэлгэлж байгаа юм. Бид 188 хүүхдэд төлөөлөөд бид нар ингээ 2 жил тэтгэрээ цуглуулсан юм. Тэгээд бид нар ийм 14 сая хүнтэй юм авч энэ юм учиртай шүү. Энийг 100 инч мэрэгжлийн юм байгаа. Тэгээ энэ яг ч манай хүүхдүүд хэрэглэв. Манай оюутан дүүнер хэрэглэв. Эдгээр дуртай үедээ асаа, дуртай үедээ програм ашиглал, ямар юм ашиглаж бас бүх юм чадaltaй тийм ухаалаг самбар байгаа шүү. За. За. 1954 он 13 сурагч 10 дугаар анги төгсөж анхдагч болцоосны дотор хожимын төрийн шагналт их хэмч Монд Ариун цэвэр халдвар судлалын институтын захирал анагаах ухааны доктор Купул Эрдэнэ тутын намын хорооны даргалсан банзрагч нар байлаа. Тэрчлэн тэрвийн сурагчдын сурах идэв санаачлах чармайлт тун өндөр байсныг 100 жилийн түүхтэй сургуулийн архивт хадгалан үлдээжээ. Бивэл хууль зүйн салбараар одоо мэргэжсэн хуульч
Оросын холбооны улсын Воронежид төгсч энэ сургуулийг төгссөний дараа тэнд очиж хуучин мэргэжилд эзэмсэн. Хууль зүйн ухааны докторыг Монгол улсынхаа их сургуулийн эрдмийн зөвөд хамгаалсан. 90 гаруй эрдэм шинжилгээний бүтээлтэй бүх ихтэй сургууль үздэг 5-6 сурах хүчтэй ийм одоо нэг эрдэмтэн байна да энэ сургуулийг төгссөн. Тэгээ манай сургуулиас чинь нийтдээ 120 гаруй эрдэмтэн төрсэн ийм сайхан сургууль шүү дээ. Бас зөвхөн манай ангиас гэдэг 1975 оны төгсөгчдөөс гэхэд 10 анги Сумья гарав гэж багштай ийм анги байла. 3 гавьяат 3 доктор зөвхөн тэр нэг ангиас төрж явах шишээтэй. Тэгээ ер нь энэ сургууль өөрөө уламжлал ихтэй. Олон одоо том алдартай багш нар төрлөө эрдэмтэд төрлөө энэ улс орны хэмжээнд тэд нар одоо их толгой зогсож байна да. Одоо эрдэмтэд байна. Энэ сайхан сургуулийн босхийг давж төгссөнийх одоо тэгээд дээд сургуулаа төгсөөд миний хувьд одоо хувийн амьдрал авцамын салбарт 38 жил ажиллаад одоо Монгол Улсын гаяат гэдэг эрхэм толгойг авч ингээд ажил амьдрал сайхан явж байна. Энэ сайхан нартай өдөр одоо 100 жилээ тэмдэглэж байгаа үеийн одоо 100 жил болсон сургуулийн одоо та бүгдэнд нь баярын мэнд хүргэж эрүүл энх хаас заргал хамгийн сайн сайханд нь гэсэн өрөөё. Тодорхой дурдвал 6 дугаар ангийн сурагч Гомб 7 дугаар ангийн тоо бодлогын дасгалын хураамж номын бүх бодлого дасгалыг зуны амралтаараа гүйцэтгээд ирж байсныг. Сурагч Сэрэндэрж 5 дугаар анги төгсөхдөө 6 дугаар ангийн шалгалтуудаа өгснгийг. Лам сүрэн Нанжим Өлзий дүүрнээр 2 ангийн 16 шалгалтыг амжилттай өгч анги алгасан шууд 8 дугаар ангид орж байсан. 10 дугаар ангийн сурагч Бухнай 40 улирал онц дараалан сурсан гээд хэдэн үеэрээ сэрэн санах дурсамж энд бий. 1955 он гэхэд 10 дугаар ангиа төгссөн 44 сурагч бүгд дээд мэргэжил эзэмшсэн амжилттай. Цаашлаад 7 төгсөгч Монгол Улсын их сургууль багшаар үлдэж энэ төгсөлтийнхнөөс 3 гавьяат 11 эрдэмтэн төржээ. Би Тэгмэд овогтой үржин байна. 10 жилийн дунд сургуульд 29 жил ажилласан. Энэ хугацаанд цэвэрлэгчээс нөхсүүлээд аж ахуй хөтөл хийж явлаа. Тэгээ одоо тэр үед л яг одоо бид нар чинь махны дэдгүүрт оочроод нэг мах хүүхдийнхээ хоолны махыг авдаг байлаа. Тэгэл дандаа машинаар юмнууд зөөдөг байсан. Анхнууд яг одоо морин тэргээр зөөдөг байлаа. Би бол одоо хэдэн хүүхдүүдээ бүгдийг энэ 10 жилээр төгсгөөд тавсалдаа. Энэ үл одоо ажилттай буянтай л алон газар юм да манай 10 жил үл. 10 жилийнхэн багш ажиллаж өдөртөх хуулсууд үйлчлэгч ажилчдаа бүгдд нь мент үргэе баярын мэнд. Төвчрөд улсын тусламжаар баригдсан анхны энэ сургууль бодлогын хангалтсан энэ сургууль бид нар 1-р ангид орж исэн. Түүнээс хойш ингээд 45 жил болсон байна. Ингээд ангийнхаа болон сургуулийнхаа хамт олондоо багш нартайгаа уулзаж байгаадаа маш баяртай байна. Манай энэ хоёр багш хоёулаа Монгол Улсын гавьяат багш болсон. Би түүхэн энэ багш нартайгаа ингээд уулзаад өнөөдөр хичээлийнхаа дурсамж ярьж байгаадаа баяртай байна. – 1971 он. Сургуульд дахин нэг шинжиллийн гараа эхэлсэн жил томоохон хөрөнгө оруулалтын он байлаа. Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, багш нарт тэргуун туршлага эзэмшүүлэх, бүх нийтийг бүрэн дунд боловсралтай болгох зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Манай сургуулийн 100-ны түүхэнд сурагчдын өмсөж хэрэгжүүлсэн
форум эдлүүд байна. Тэгээ энэ дотроос онцлог гэх юм бол одоо энэ бусад форумнууд бол хаач яг л нөгөө улс орондоо яриад өмсдөг байсан бол энэ 2006 оноос хойш манай сургуулийн бага ангийн хүүхдүүд ингэж ижэлсэж яг сургуулаараа энийг ийм өнгөтэйг өмсдөг байсан. Дунд ангийн хүүхдүүд нь болохоор ийм хөрөө өнгөтэйг, ахлах ангийн хүүхдүүд нь цэнхэр өнгөтэйгээр ингэж ижэлсэж нэгдүгээр сургуулийн гэдгээр бүр ялгарч энэ логотойгоо ингэж эмблемтэй байлаа. За тэгээ энэ дотроос бас ингэж онцлог гэж ярих юм бол манай сургууль маань нөгөө Зөвлөлт Холбоот улсын бэлгийн сургууль. Тэгээ манай сургуулийг ардын хувьсгалын 50 жилийн ойгоор буюу 1971 онд бэлгэлж ирсэн. Тэгэхээр тэр тухайн үедээ сургуулийн маань хүлээлгэж өгтөө гардуулж ирсэн анхны түлхүүр нь байгаа. За энэ муу ялгаа байхгүй одоо нөгөө сурагч ахтаа өмсөж ирсэн сурагчийн форум. За энэ бол ерөөсөө анхны сургууль маань 25 онд байгуулагдаад анхны 13 хүүхдүүд маань ийм ногоон цөнгөтэй байсан гэд утгаараа бид нар бас энийг нөгөө хүмүүсээс олж авсан энэ одоо нэлээд удаа эдлэгдсэн юм хэрэглэгдсэн зүйл эдлэл байна. За энэ бол сурагчийн хүрэн форум. За бидний өмсөжсэн хүрэн форум байна. Энэ бас багшийн маань өмсөж хэрэгжилж байсан форум байна. Тэгээд энэ мөн бидний үед өмсөж байсан тэгээд хүрэн форум парчг нь яг энэ одоо яг хэрэгжилж байсан үеийнхаараа ингэж байгаамаа. Ардын хувьсгалын 50 жилийн тохиолдуулан 964 сурагчийн хичээлийн байр, 180 хүүхдийн дотуур байр, 52 айлын орон сууц бүхий сургуулийн иж бүрэн цогцлборыг Зөвлөлт Холбоот улсын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан онцгой жилээ. Энэ бол яахраггүй Сүхбаатар аймгийн төдийгүй Монгол улсын түүхэнд тодор бичигдсэн шинжлэл бас сургалт хүмүүжлийн ажлыг шин шатанд гаргасан гэж тодтогж болох үйл явдал. Тэрчлэн Зөвлөлт Холбоот улсын 8 мэргэжилтэн багш 10 жил сургуульд ажилласан нь тухайн үед оюуны бас нэгэн том хөрөнгө оруулалт байсан юм. Би тэгээ энэ багшийнхаа мэргэжлийг сонгож өөрөө багш болсон. Боловсролын салбарт 38 жил орос улсны багшаар ажиллаж байгаад саяхан авианыхаа амралтанд авсан ийм багш байна. Багшлах хугацаанд би 10 дугаар ангийг 7 удаа төгсгсөн ийм багш хүн байгаа. Тэгээд багшийн мэргэжлийн багш багтдаг. Багш бол бүх хүний эрдэм номд хөдөлдөг хөтөч юм аа. 44 жилийн дараа олж байна. Тэгээ үе үеийн төгсөгчд болон найз нартаа бүгдд нь баярын мэнд хүргье. Ингээ бүгдээ аз жаргал эрүүл ингээ сайн сайхан хүний хүсэн ирвэё. 1980 он Баруун урт хот Оросын телевизийн нэвтрүүлгийг үзэх болсноор багш сурагчдын мэдээлэл авах боломж бүрч давуу тал болсон байна. Сүхбаатар аймаг Зөвлөлт Холбоот улсын чемпионт мужтай хамтран ажиллаж эхэлснээр мужийн сургуулиуд болон Шит мужийн 47 дугаар сургуулиас туршлага судлах, хичээл хүмүүжлийн арга зүйгээ шинжлэх боломж нээгдсэн гэд тооцвол олныг дурдж болно. Нийгмийн ухааны судалгааны баг хамт олон болон одоо 12 дугаар ангийн багш нарын одоо параллел бүлгийн хамт олон санаачлан одоо энэхүү дурсамжийн өртөө энэхүү одоо орчныг санаачлан зохион байгуулж байгаа. За энэ одоо орчинд бол бид бүхэн яасан гэхээр одоо төгсөгчдийнхөө буцаагаад одоо хүүхэд наснд нь аваачих те тэднийг одоо яг тэр үед нь тоглож ирсэн те дээс эрзэн бөглөө онгоц буудах гээд те за тэр нөгөө дугуй төрөх энэ төр гээд маш гоё тоглоомууд байд юм байна. Тэр бүгдийг одоо судлаад бид нар бүгдийг бэлдэж ингэж тавьсан. За мөн ширээний найз хайрын орчин гээд одоо үлдээмжийн дэвтэр гэж их гоё дурсамж байд юм байна. За тэрийг энэ төр ингэж бүх зүйлийг ингэж бэлдэж тавьсан. За тэгээд одоо хүмүүс маань маш гоё сэтгэл өндөр байна. Томчууд маань ирээд гоё хүүхэд насаа дурсаад маш гоё тоглож байна. Тэгээд ийм зорилгоор бид бүхэн одоо буцаага одоо төгсөгчд одоо төгсөгч бүхнийг одоо сургуулийнхаа хүүхэд сурагч наснд буцааж аваачихыг ийм зорилготойгоор энэ орчныг бүрдүүлсэн. Манай сургууль ерөөсө гол онцлог маань бол
тухайн үеийн зөвлөлт холбоот улсын нөгөө бэлгийн сургууль гэдгээр онцлог. Сүхбаатар аймагт анх удаа ийм бэлгийн ийж бүрэн ийм сургууль ашиглалтанд орж исэн. Бүхэл одоо нөгөө хичээлүүдийн лабораторитой тэгээд ингээд тухайн үеинд бол үнэхээр ингээд бүр гайхамшигтай сайхан сургууль байсан. Бид нар яг тэр жил 1971 онд 1-р ангид орж исэн. Тэгээд ийм шин ийм сайхан сургуульд анх удаа ингээ ороод бид нар баруун зүүнээ мэдхгүй хүүхдүүд угаасаа тий миний үеийн одоо манай төгсөлтийн миний ангийнхан гэдэг ингээ олон хүүхдүүд маань бас төрөлх сургуулаа төгсөөд мэрэгжил эзэмшээд орон нутгийнхаа хөгжил дэвшил хүн ардынхаа сайн сайхны төлөө бүх сэтгэл зүтгэл хүчээд ажиллаад ингээд ажиллаж агаад олон шилдэг одоо энэ хүмүүсийг төрүүлэн гаргаж байгаа энэ сургууль маань цаашдаа ч гэсэн энэ эрдмийн урхай маань ингээ олон төгсөгчдийг улс орныхаа хөгжил дэвшилд бэлтгэж ингэж гаргахыг хүсэөрөө юу. (1983 он) улс орон даяар сурагчийн жил болгон зарласантай холбогдуулан манай сургууль бүтээлч багшаас бүтээлч хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэн аймгийн нэгдэл дундын үйлдвэртэй шифийн холбоотой ажиллаж байна. Энд шалгарсан багш нар зөвлөлт холбоот улс Улаанбаатар, Дархан Эрдэнэ Тодор сурагчид нь ангаараа даргангийн үдсгэлэнт газараар аялж байсан мартагдшгүй дурсамж бичигдсэн байна. Мөн Сүхбаатар аймгийн ууган сургууль 1983 онд ажлаараа улсын хэмжээнд тэргүүлэн шалгарч байсан амжилттай. За би 8 дугаар анги ууд үеийн сум төгсөөд 10 жилдээ ирж ирсэн. Намайг ирэхэд 10 жил маань бэлгийн сургууль дөнгөж ашиглалтанд 71 онд ашиглалтанд орсон. Тэгээд маш гоё ийм орчинтай, тийм сайхан сургууль биднийг хүлээж авч байсан. Миний сурагч насууд энэ одоо сайхан сургуульд өнгөрсөн. Тэгээд бид нэр хөдөөнөөс ирсэн хүмүүс соёлыг гайхаж байсан. Тэгээд дотор байртай, багш ажилчдын орон сууцтай дотор байранда бид нэр яг одоо буудалд байгаа юм шиг сайхан цагаан ор дэрэн дээр одоо оронтоо хийдэг, ороодоо хөл гараа угаадаг, маш соёлтой, ангидаа уловчтой ордог тийм ийм соёлыг гайхсан тийм сайхан сургууль анх сурч байсан. Энд яг 100 жилийн яг энэ зүйлд ингээд сурч байж харж чадж байгаа баяртай. Сургуулийн бүх 100 жилийн ойн баярын минь төргий. Биднийг хайрлаж дэмжиж бидний талд байдаг багштай хайртай шүү, баярлалаа гэж. Монгол улсын ууган гэх алдраар огддог тоотой хэдхэн сургуулийн нэг. Жанжин Сүхбаатарын нэрмжит 1-р сургуулийн нэгэн зууны түүх, нэгэн зууны мөр дуусаагүй байна. 2 дахь зууны гараагаан эхлүүлсэн сургуулийн ойн баяраараа төрийн дээд чагнал Алтан гац содонгоор танхимаа милаасан түүх мөн шинээр бичигдэж байна.